За өдрийн мэнд 202 дахь ноорог бичлэг. За 202 дахь ноорог бичлэг гэдэг нь 201-ийнхээ араас үргэлжлүүлж байгаа. За 10 минутын бичлэг хийгээд тэг дунд нь яриа тасгас учраас үргэлжлүүлээ явж байгаа. Тэгээ би та дэдээ бас уулзах сонирхолтой хүмүүстэй бас баагаар уулзнаа. Гэхдээ ер нь хаа хамаагүй уцаад илгээд хаа хамаагүй ингээд уулзъя гэхээр баахан хүн хүрээд ирдэг. Тэгээд би олон хүнтэй харилцах бас дуртай биш яа. Тэгвэл олон хүнд онцгүй хүмүүс маш их ирнэ. Тэгээд за яг онцгүй хүн гэхээс илүү цаг зав хэмнэх талаасаа надад ямар нэг тухтай байдаг вэ гэвэл энэ зүйлийг анх сурж байгаа ч гэсэн үнэхээр сонирхсон чи сэтгэлээсээ сонирхсон үнтэй ярилцуулнад тухтай. Эсвэл юу гэдэг тодорхой хэмжээний мэдлэгтэй болоод ирсэн хүнтэй бас харилцах тухтай байхгүй. Тэгэхгүй болохоор огт мэдэхгүй ингээ хүнтэй би ингээд бичлэгээр ингээд амьдрал дээр байнга ярьдаг зүйлээ дахин давтаж яриад ахна. Тэгээд ингээд тэр хүний уур амьсгалтай ойлголцох гэж хичээх нь маш их цаг зав бардаг. Тэгээд тав тахгүй болгочдөг. Би өөрөө бас ардаа амьдралтай, гэр бүлтэй, ажилтай хүн. Тэгэхээр чинь бас ер нь бол хэцүү. Хоёрдугаар сая би бас нэг энерги хөлөөд ярьдаг гэдгсэн. Өмнө айл дээр тайлбарлаж ирсэн болохоор таад мартцсан баг. Тэгээд энэ дэр байдаг нэг хөл нь яг нэгдүгээр юм уу хоёрдугаар цэцлийн хөл нь яг юм бэ гэхээр хүний бие өсөж дэвжих шин чанартай байдаг. Бид нар энийг ашиглаж чаддгүй маа. Хүн бол энергийн биетэй. Цаг хугацааны ирэхээр баларн дөрөөдөх биш. Харин цаг хугацаа явах тусам улам илүү хүчрэх болдог шин чанартай гэдэг тийм үү. Тэгэхээр энийг бас яг давгийн янзлахын нууц гэдэг пэйж байгаа зүгээс бол мэдээж би тэр тайлбарладаг. Ер нь бол хүний чанартай нас яг аль нас юм бэ? 20 нас уу, 30 нас уу, 40 нас уу гэвэл би өөрөө ч гэсэн ер нь бол 40 насыг сонгоно. Яг тэгэхээр ингээд оюун ухаан хүч чадал бүх юм жигдрээд ирдэг тийм нас тийм үү. Даанч бид нар ингээд 40-оос хоошоо 20-оос хоошоо ингээд 20 30 40 гээд бүх яг 20 дээр бол 25% дээр бол бие махбодын чадвархын хувьд 30 мөч дээр бол өндөр байгаа ч гэсэн яг оюун ухаан, бие сэтгэл те энэ бүх зүйлээрээ яг жигдэрдэг нас бол одоо энгийн амьдрал дээр бол гэр бүлийн байдал ч юм уу, мөнгө санхүү ч юм уу те тал ч юм уу альва нэг юмны нэг учир зүг олоод яг жигдэрх гэдэг нас бол ялч 40 нас. Харамсалтай нь яг эндээс хоошоогоо ер нь 50 60-ыг бол бид нар хөтөл доорой бүр ингээд 40 хүртэл нэг хүн тамиртай байгаа л тэрээс хойш тамирдаж явсаар байгаа л тэгэл тамиргүй юм хөгшин өглөө ийм болдог гэж ер нь бол нийгэм үзэх гээд идэг. Гэхдээ яг үндэ бол уул нь бол бидний бие дээр байн хэлдэг 3 тогтолцоо байгаа. Энэ бол нэг нь болохоор энэ хөвлийн хэсэг болон бэлгийн нэрэг энэ хэсгээр дамжуулаад бид нар яг энергийн тэжээлүүд үндсэн тэжээл байгаа. Бидний яг тарих гэдэг зүйлийг илүү хөгжүүлэх боломж хаана байд юм бэ гэвэл та нар тэжээлийн сайжруулах юм бол тарих илүү сайжирна. Тарих тесрэлттэй бодлыг илүү те ингээд чанартай бодлыг, гой нээлтүүдийг одоо ялангуяа ингээд орчин үед чинь бид нар ухаантай байгаа донд туссан шүү дээ. Ухаантайгүй бол хүн тэнэг болцсон те. Тэгэнгүүт чинь би одоо ингээд нэг ухаантай биш аавж зөрчүүл ингээд ухаантай болох боломжгүй юу? Эсвэл миний IQ одоо нэг 90 юм уу 100 болвол би ингээд хичээл зүтгэлээрээ өөрчлөх боломжтой юу? Тэ мундаг хүмүүс яг төрмөл өгөгдөл байдаг ч гэсэн бас ингээд бүтээлүүд байдаг. Гэхдээ бүтээхээр ямар боломж өгдөг вэ гэхээр бэлгийн энерги хизээ чанараас сайжирд юм бэ гэхээр тэр орон зайг хоослоод энерги нь хуургаад тэгээд дахиад шинэ энерги дүүрэх үед энэ чанараа өөрчилдөг. Анхны бэлгийн энерги гэх юм бол ийм зузаан шин чанартай ийм одоо юу гэдэг залуу хүний бэлгийн энерги бол маш их юм амьтналаг шин чанартай бужигнсан сэтгэхүй гэхээсээ илүү яг хуу сэтгэхүй тодорхой хэмжээнд чиглэдэг ч гэсэн бүр тийм энерглэг байдал нь бас тийм өндөр биш байдаг. Явандаа хүний ингээд үр удмаа алдаг чиглэл гэдэг зүйл махан биеийн хүсэлт ачаал гэхээсээ илүүтэй илүү ингээд тайван те илүү нарийн тунгалаг холцгүй амьтналаг байдлаар биш илүү юм соён гэгэрлийн шинжтэй энерги хэдэн наснаас бүрдэж эхлэх юм бэ гэхээр 30 гэхээс илүү 40 наснаас бүрдэж эхэлдэг. Энэ үеийн энергийг бид нар бас хэрвээ яг тэр номон дээр байгаа шиг энэ оюун ухааны болон бие махбодын чадвар болгож шингээж аваад дахиад ингээд хөгжүүлээд чадах юм бол яг үүндээ бол бид нар яг баларн дөрөөдөх биш илүү ингээд өсч хөгжих боломжтой. Даанч хүмүүс энэ их хүч чадал боломжийг юус огт ашигладаггүй. Баян бүрэн тарын хийгээл дуусгадаг. Айл болох ингээл доогоороо энерги алдаал тэг айл болох ингээд тамиргуудайл хүний энергийн гол ингээд хүчтэй өндөр ингээд мундаг байх юм бол ажил үүсч бүтэн өвчин зовлон тосхгүй байдаг болвол даад бид нар алдсаар байгаад ингээд энерги нарийсгаад
Тэгээ энерги гол руугаа ингээд өвчин зовлон оруулаад, золгүй тохиолдлууд оруулаад ингээд дуустдаг. Тэр нь амьдрал дээр ирж байгаа золгүй тохиолдол, өвчин зовлон гэдэг зүйлсүүд ер нь яаж ирдэм бэ гэдэг те. Тэгэхээр ер нь бол нэг бодол гэхээсээ илүү орон зайгаас л хамарж байгаа. Хэрвээ та ингээд таны энэ гэрлэн бүрхүүл гэдэг зүйл ямар ч зай завсаргүй, гаднаасаа муу юм орох боломжгүй байгаад тэгээ гол руугаа орох боломжгүй байх юм бол ерөөс өвчин зовлон тусдаггүй. Яагаад өвчин зовлон тусдсан бэ гэхээр гадна гэрлэн бүрхөөс орж явсаар агаад энэ гол руу нөлөөснө. Гол гэдэг нь болохоор энэ зулаагаас авахуулаад хүний хөлийн уул руу чиглэсэн босоо гэрлэн урсгалыг хэлж байгаа. Тэгээ энэ рүү орох юм бол хүн өвчин зовлон тусдаг. Энэ нь чанартай, энэ нь тамиртай байх юм бол бие махбодын тамир ч гэсэн ер нь бол илүү сайжирдаг. Бие махбод тамир, оюун ухааны тамир, бүх төрлийн тамир бас сайн байдаг байгаа. Тэгээд ерөнхийдөө бол энэ одоо миний яг түгэж байгаа ном ягаад ингээ 10 жилийн хугацаа зарцуулсан, ягаад ингээ ойлголцдог юм гэхээр энэ дээр байгаа зүйлсүүд нь их үлгэрийн байдаг байхгүй юу? Номын бааtruуд нь те дандаа 100-аас дээш нас мастай тэгснэ ингээд агаар замхардаг ч юм уу, ингээд маш хүч чадалтай байдаг ч юм уу, те 40-50 хил юм үүрээд уул руу ингээд гүдэх ч юм уу, гэсэн мөртлөө маш өндөр настай мөртлөө залуу харагддаг ч юм уу. Ийм байгаад идэг тэр чадваруудын нууц нь би танарт хэлжсэн шүү дээ. Наран сүлжээ гэдэг хүрд байт юм аа. Одоо спортын нэг маш их ашигладаг. Тийм хүрдийг ингээд бид нар болохоор ерөөсөн наран сүлжээнд энерги хадгалдаг байхгүй юу? Байнга алдаад идэг. Хоол идэт юм уу, эдсэн хоолороо дамжуулаад юм уу? Одоо тэгээ бэлгийн энергиэр ер нь бэлгийн энергиэр маш их халдагдал хийдэг. Ягаад гэвэл хүн өөрөө бэлгийн энерги үүсгэх гэж маш их энерги зарцуулдаг. Ер нь бидний ингээд амьсгалж байгаа, идэж ууж байгаа, бодож сэтгэж байгаагаас ч илүү дутхгүй маш их хэмжээний энергийг, ихэнх энерги энэ бэлгийн энергийг нөхөн өчхөн эсүүдээ ингээд үүсгэхийн тулд зарцуулсаар байдаг юм аа. Энэ зарцуулсан энергиээр зарцуулж байгаа энэ маш их энергийг харин бид нар тэгээ цөмийн бөмбөг шиг энэ их хүчтэй энергийг яг яах ёстой юм бэ? Ганц бий байх ёстой мөг үгүй. Харин хувиргалт хийгээд бивлидээ болон оюун ухааны тесрэлт болон энэ хөвлөдөө хадгалж сурах хэрэгтэй. Хөвлөдөө хадгалж сурсан энергигээ буцааж бэлгийн энерги тийжээ хин тойргийг сурах хэрэгтэй гэдэг зүйлийг санал болгоо. Тэгээ энэ бичлэгүүд бол яагаад ноорог гэдэг юм бэ гэхээр миний энэ бичлэгүүд нэг та нарын чихэнд угаасаа хоол сонсогддог баг. Тэгээ дээрээс нэг юмнаас нэг юм өсөрдөг ингээд санагддаг баг. Тэгээ яг огт мэдэхгүй зүйлийг ярьж өгч байгаа. Тэгээ ингээд бол тэг санагддаг байхаа. Тэгээд ер нь бол энэ олон чадруудыг л баг багаар сураад авах юм бол та нар яг олон зүйлийн оргилд хүрэх боломжтой. Дээрээс нь би бол өөрөө бас бурхан будтай ч юм уу те мундаг лагмаг гэгээлсэн христ мэрист гэхээсээ илүү те би зүгээр л та нарт энерги хуйлууд санал болгох. Харин та нарт энэ өгсөн энергиээр дамжуулаад хуйлуудаар дамжуулаад ядаж нэг өвдөхгүй болчвол бас сайн. Тэгээд ер нь бол яг номон дээр байгаагаар үр дүн үзүүлж байгаа. Тэгээ номон дээр шиг тийм цог золбоотой, залуу өрч хүчтэй болж байгаа тийм хүмүүс бас байгаа. Байсан ч гэсэн хэрэгэлсэн шүү дээ. Байсан ч гэсэн хил задлаад ах сонирхол байхгүй. Хоёрдугаар болохоор одоо юу гэдэг ер нь бол би та нарт нэг гайхуулах гэж ч юм уу эсвэл нэг юм сурчлагын маягаар өрсгөөд явуулж байгаа биш. Энэ нийгэмдэр ямар нэгэн зөв соёлыг түгээх юмсан. Тэгээ бид нар одоо энэ хоосрол гэдэг зүйл тийм хоосрлыг ярьдэн штэ. Би өмнө ярьдаг байсан зүйлээс сэргийгч байгаа. Хоосрол гэдэг зүйлийг багасгахгүй болохоор нийгэм чи аратанлагаар дүүрсэн, стрессээр дүүрсэн, гутрал гунгаар дүүрсэн байна. Гутрал гуниг гэдэг зүйл яг юунаас үүсдэг юм бэ гэхээр энэ хөвлийн хоосрохоор, хоосон хүндүүр өргөхөөр маш их шаналл зовлонтой өсөөлөн юм уу? Шаналл зовлонгийн үед маш их энерги байхгүй болоод ингэхээр хөвлийн хоосрохоор нь хоосрлын мэдрэмж төрдөг. Хоосрол гэдэг мэдрэмж бол хөвлөйтэй холбоотой. Энэ хоосрол гэдэг өвчин хаасаа туссан. Бид нар өлсөж чадгаа болсон, өлсгөр уурладаг болсон, уурлахаараа хараадаг болсон, зодтолдог болсон. За тэгээ эсвэл нөгөө нэг ямар нэгэн таашаал донтдог болсон. Таашаалаа зөв байдлаар авч чадхаа болцсон. Бэлгийн энергийн таашаалаа зөв авч чадахгүй байна. За тэгээд ер нь бол бодос сэтгэхийн олон янзын таашаалуудыг яг зөвөр аваас орчвол бид нар хар тамхи, архитай энэ тэг буруу дотны харилцаа ч юм уу те энэ араар тавилт энэ олон зүйлсүүдийг ерөнхийдөө засах боломжтой байдаг шүү. Тийм болохоор
байнга л хилдэг зүйлүүд юу ч сэргээгээд их тэгээ нэг 5 бичлэг юм уу 10 бичлэгийн дараа гарахаар сэргэж байгаа хэрэг тэр хүртэл тэгээд ийм новши ноор бичлгүүдэд үзцгээ заяа. Баяртай.